За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Одоо нээлт тараагийн маань хөзөр төлөвлөлт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хитүүлээ. Одоо юу яана? 2 сард ямархуу гол үйл явдал болох уу те? Юун дээр анхаарах уу? Тэгээ энергийн цохилгоо ямархуу байх талаар үзэх болно. За юу ячаа нэг та бүхнээс нэг юм гооч. Бяцгаан нэг юм амжилтлах юм ууч. Лайкны гуйлгач нь байна. Жохон лайка жохон гоё дараа тэгээ сайн комент бичиж өгөөрэй. Тэгэхээр үнийг надаас нэг олон хүн үзээд яхаа одоо тэгээд бүр усаа хичээх болно шүү дээ. Одоо комент сайн бичиж өгөөрэй жохон гомор байна. За одоо юу вэ? Бас нэг юм ивэл 2 сар болж байна. Яг хуу 5-9 гарч байгаа ч гэсэн бас дулаанаа сайн боддоорой. Тэгээд тэр цагаан сар төгсөж байгаа учраас бас одоо хэдүүлээ. Нэг тийм чи юу өстэй нэг өвлийг өнтэй давсны баяр бас төгч штэ нэрэл яа чанга шиг. Хотод тагмаггүй те. За тэр яах вэ? Одоо 3 үзэр байна. Мэдрэмж буюу temperance, chariot буюу морин хэрэгтэн, тэгээд зоосны хаан. За энэ 3-аас аль одоо юугаар сонгоорой. За 3 2 1 одоо хөзөр сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань temperance буюу мэдрэмж гэдэг хөзөр байна. За хөдрийг ажиглавал нэгэн одоо энжил сахиусан тэнгэр, 2 аяганд одоо ус холио байж байна. За юу яасан? Энэ сар яг үннийг хэлэхэд илүү тийм гол амьдралын гол болох зүйлсүүд бол мэдрэмжэн дээр төвлөрсөн илүү зүйл болох юм байна. Өөрөө чинь жоохон тийм одоо тогтворгүйжуулах сэтгэл санаан дээр чинь бас сорилууд орж ирсэн. Одоо сэтгэл санаа мэдрэмжийн чинь тогтворгүйжуулах, нэг уурлуулах, нэг инээх. Эсвэл одоо ерөнхийдөө гайгүй зүйлсийг аюу их тийм өндрөөр хүлээж авдаг болдог ч юм уу те. Тэр талын зүйл чи итгэвчих болохоор ер нь бас жоохон бодож үзэх. Өөр чинь энэ сарын сорил бол одоо юмыг бодож үзье те. Бас ингээд хит 50 бодож юм хийхгүй бол одоо юу яах шүү огцомдох зүйлс зөндөө болох магадaltaй юм шүү гэж бол энэ дээр гарч иж байгаа юм. Тэгээд дээр нь энэ бол өөрөө юм байна. Одоо 2 аяг барьсан байгааз аяг бол таараа өдрийн хувьд одоо мэдрэмжийг илэрхийлдэг. Тэгвэл 2 аяг ингэ байж байгаа гэдэг чинь юусандаа өөр дээр чинь галтлахгүй ер нь эргэн тойрны хүмүүс чинь бас за яг уу жоохон мэдрэл муутай юм шиг санагдана гэсэн дээр явах таа тэгээд яг үнэн юм чинь зүгээр байж байгаа тэгэл аюу авсан ойлд ч юм эргэн тойрны хүмүүс ч юм уу тэгэл өөрөө чинь бас нэг тийм одоо бас нэг тийм реакц үзүүлж байгаа гэдэг ч юм уу тийм маягийн жоохон огцсон эсвэл анхны хайр авч идэх ч юм уу эсвэл ажил төрөл дээр аюу дажгаж чад аюу муулдаг ч юм уу эсвэл хүмүүс өөрөө чинь жоохон тийм одоо юу гэдэг лээ муулдаг алтан хош өргөдөг юм уу те тийм аяыг үйл явдлаас жоохон болох магадaltaй учраас аль болох өөрийгөө тийм дарж бас тайван байж сэтгэл зүйдээ модерац хийж одоо юу явах хэрэгтэй байгаад байгаа юм өөрийгөө тайвшруулж сэтгэл зүйгээ балансчлах хэрэгтэй байгаа. За нэгт хоёрдугаарт одоо ялангуяа ямарваа нэг хийх чагаа зүйлсийг хит мэдрэмжэн дээр одоо суурилж хийж болохгүй байгаа юм. Аль болох тийм логикод хараж одоо энийг хийвэл яг тухайн үед бол одоо үед хүн уралдахтай буудалцлаа. Босоод авлаа. Тухайд бол гоё. Гэхдээ тэгээд тэрийн цагтаа тулын хувьд яг араа дуудаад ирвэл яг те. Яг тийм ая ер нь жоохон холрын зургийг харж хүмүүстэй харилцаж санхүүдлүүлж хийвэл аюу дээршүүш харж байгаа. Ялангуяа одоо хажуугаар хэлчихье. Темперанс хүчээр цаана одоо 8 зоос байна. 8 зоос бол юу байгаас амар тийм драматик биш байгаа зүгээр л цоосоо одоо нүдэл дэлдэл одоо балбал хийж штэ. Нэг ёсондоо энэ сар ажлын амжилт яадаг гэдэг юм гоё болохоо гэвэл болно. Гэхдээ энэ одоо удаан бөгөөд тасралтгүй зогсолтгүй хийж байгаа үйл явдлуудаас үүдэж юу юм шүү. Одоо юм гарч ирэн шүү. Тэрнээс зүгээр нэг тийм газар ухаж байгаа далтуулаа бөөм байжаа тэгээ тэрнээс нэг тийм юм бол байхгүй. За тэрээсээ ойлгоорой гэж байгаа. Нэгдүгээр за нэг 3 дугаарт бас нэг юм байгаа юм. Ер нь энэ сар мөнгө хураах, мөнгө болон ялангуяа мөнгө санхүү ажил төрөл дээр аимшигтай тийм тооцоотой байгаарэ. Суурьндаа гайгүй юм шиг хэрнээ бас одоо зарим хүмүүс одоо тийм ажлаасаа гарах ч юм эсвэл орлогын тийм дажгүй байлаас жоон тийм бас яах савлуулах үйл явдал болно шүү. Ерөнхий суурьндаа энэ сардаг одоо том зураг гайгүй юм шиг хэрнээ. Яг энэ сарда таныг бас мөнгө заасан дээр савлуулах үйл явдал болох учраас аюу тийм тооцоотой бодолтой байгаарэ гэж энэ дээр гарч байгаа юм аа. За тэгээд цааш нь ингээ харуул юм байгаа юм.
Нэгсэндээ өөрийнхөө за тайвшруулах хэрэгтэй. За тэр ойлгомжтой. Тэгээд ямарваа нэг зүйл хийхдээ сайхан манифест хийжээвэл аюу сайн байна. Энд ч одоо ийм хийвэл яг хөө энийг болгож өгөөч те. Тэгж хийхэд одоо ийм үеийн нэг давуу тал нь ингэдэг шүү. Яг нэг юм гоё манифест хийх одоо энерги нэг өндөр өсөлттэй байдаг учраас юу гэдгийг яг нэг юм гоё манифестууд эсвэл зүүн совын юмнууд аюулгүй сайн биелдэж шүү. Тэгээд дээр нь ч одоо сахиусан тэнгэр үзэр байгаа биз. Тэгэхээр таныг ивэдэг сахиусан тэнгэрүүд энэ сар илүү хүчтэй байх бөгөөд таныг бас аюулаас хамгаалах нь сайхан хамгаалчихна. Бас дайггүй байх тийм зүүн юм зургуулж сайхан явуулчихна. Гэхдээ нэг тийм азанд найцсан үйл явдал бол биш. Илүү тийм том зураг харсан үйл явдал таныг сайхан тэмүүлүүлэх юм а гэж бол гарч ирж байна. За нэгдүгээр тэгдэм байж. Хоёр дахь нь 6 сэлэм. За юу яасан? Хөзрийг ажиглавал одоо 2 хосууд за ястай чааваас хөргөж чаас гэсэн маягтай нэг сэл юу ячихсан сэлэн заачсан одоо заваар чимээг өхөн явж байна. Юу яах баха? Энэ сар та за нэг хүмүүстэй муудалцахгүй ч гэсэн ер нь зарим хүний зэсийн танаад эсвэл зарим ажлынхаа зэсийн танаад ер нь эртнээс чимээг хүн холдъё болиё гэдэг нь бол орох байх. Тэгээд энэ чинь ингэдэм байгаа. Энэ үзрийг сонгосон хүн та магадгүй энэ сар эсвэл өмнөх сар ч юм уу айгүй их юмд ингэ гүрийгээд болгоё бүтээгээд их дайрсан байна. Гэтэл дайраад байгаа хэрнээ одоо 100% хичээл зүтгэл дээр 60% хэмжээтэй ашигч юм уу. Тийм үр дүн маш бага муу гарсан. Гэсэн хэрэг та тэрийг гүрийгээд байна. Тэгвэл энэ сар үгүй шүү. Нэгсэндээ та өөрөө ухаантай байж та өөрөө яг юм хийж чадвал одоо юу явах вэ? Тодорхой зүйлсээс ер нь бол холдож илүү зөв зам руу явах хэрэгтэй. Тэрний эхлэл нь бол одоо юу юм? Энэ сар тавигдана. Тодорхой хэмжээнд одоо гэхдээ энэ нэг ийм одоо логик юм гарч иж байгаа юм. Ууг нь бол би хэлээд нь штэ. Ер нь бол бас ажлаасаа ер нь бол гараа те. Юу яа? Ажлаасаа жоохон хоол даржгүй бай. Бас өөр хүмүүстэй холбоо. Нэгсэндээ одоо байгаа амьдралын хүрээлээс жоохон хоол тэгээд авах. Гэсэн хэрнэд 800-аас. Ер нь лаач бол сууцраа бити холдоо гэсэн үг бид гарч ирэх гэдэг. Энэ юм юм. Яг хамаг юм айгүй сайхан төлөвл багаар одоо гэдгийг сарын сүүлээр цалингаа авчиг гаргах ч юм уу те. Эсвэл бол ер нь нэг ийм зүйлийг бүтээж ирэх хүнтэй харьцаа таслан ч юм уу. Багаар шууд хүнтэй тийм заналцахгүй эсвэл тийм багаар мөрж ялгуулж ч юм уу. Яг тийм маягаар тийм логтой юм хийхгүй бол одоо юу гэдгийг юу байж болохгүй. Нэг өдөр нь одоо юу гэдгийг ажлаасаа гаргачаад оройндгүй тийм байхгүй 50 байх гэсэн юм бол биш шүү заяа. Тэгтэл имийг аягуулсан ойлгоорой гэж байгаа юм. Тэгэд цаашаа ингэ харуул энэ чинь юм байгаа юм. Сэлэн бол өөрөө сайн зүйлж гисэн бас муу зүйлж гисэн амьдралын туршлагыг хэлдэг. Тэгэхээр амьдрал чинь тийм одоо өөрөө нэгсэн юу үстэй. Бид нэр одоо Солонгос, Монгол, Япон чаанч байс одоо арилж явах сайхан олох үеч байна. Бас хямрахч үе байна. Ийм хямралын үе яа гэдэг юм а. Дахиж давтахгүй төлөө гэж ер нь энэ сар бас хүчээж, гүрээж бас өөрийн ментал буюу одоо өөрийн сэтгэл санаа оюун ухаандаа одоо суулгах нь хамгийн чухал байгаа юм шүү. Ингээд байна. Энэ хөсрөө сонгосон хүн таны амьдрал тодорхой хэмжээний тийм жоох юм давтагтаад байна. Ялангуяа амьдралын том үйл явдлууд хүнтэй холбоотой ажлын холбоотой үйл явдлууд давтагтаад байна. Хэмнэлээрээ. Тийм учраас одоо үгүй яг ийм үйл явдал дахин давтахгүй байх хэвлээ би яах ёстой юм те. Үнэхээр ингэ ороод ирвэл би бас одоо яаж ашиг хийх вэ, яаж болох вэ гэдэг тийм маш сайн мэдж бодож байгаарэ гэдэг хөсрийг бол энэ дээр ингээд гаргаж иж байгаа юм шүү. Тэгээд хамгийн чухал нь гэвэл дахиад л нөгөө зүйл. Санхүүгийн тийм тогтвортой дажгүй байдал руу ер нь орохын төлөө өөрөө маш хичээх хэрэгтэй байна. Заавал нэг юм одоо гоё одоо тийм босс юм хийх биш. Яг одоо бол үр дүн хамгийн чухал юм аа. Тэр үр дүн рүү маш бага тэгэхээр логиктойгоор явах нь хамгийн чухал юм шүү гэдэг хөзөр энэ бол ингэ гарч байгаа юм заяа. Би тийм учраас яг мэдээж өөрчлөлтийг энэ сар хийн. Гэхдээ тийм драматикаар хийж болохгүй. За тэгдэм байж 3 дахь хөзөр 8 сэлэм. 8 зоос. За хөзрийг ажиглавал нэгэн залуу их даруухан дэлгөөхөн одоо зооснуудыг сууж байна. За юу гэсэн үг вэ? Юу яана? Одоо гэдгүүлээ өөрөө өөрийнхөө яг юу чаддаг юм байна те? Юу чаддгүй юм байна? Юу байвал бас илүү үр дүнтэй юм байна гэдгийг аягүй сайн мэдэж харах хэрэгтэй байгаад байна.
Энэ хөзрийг сонссон хүн та ууг зүйл амьдрал дээр аюу тийм чарддаг мэддэг бас хэрэг зөндөө байдаг. Гэсэн хэрнээ яг одоо тэрийгээ бас одоо яг зөв үнэлүүлж чадж гин. Эсвэл яг тэрийг та өөрөө үнэлж чадж гин те. Одоо юу гэдгийг хүмүүст аюу сонио. Би үсэн таратаар одоо би бол ингээд таратаар аюу одоо ойлгох тажгүй шүү дээ. Гэсэн хэрнээ би анхаасах таратаар үзэж ингэж явна. Эсвэл видео хийж бодож байгаа байхгүй юу? Арай өөр зүйл төлөвлөж ирсэн. Гэхдээ яг ингээд одоо амьдралд би тэрийг хийхээс илүү таратаар хийсэн надад илүү тийм үр дүнтэй бас хүмүүсээ нөлөөлөх юм гэдгийг ойлгосон байхгүй юу? Яг тэрэн шиг та бас энэ үзрийг сонсон хүн та бас яг өөрийнхөө тийм гоё үн цэнтэй хамгийн чаддаг зүйлийг мэдрэхгүй байгаа юм шүү дээ те. Тэгвэл айгүй ойрхон байгаа шүү. Хүн нэрээ хажуудгаа эрдэнэ мэддэг байлээ шүү. Анзаардаг байлээ шүү заяа. Тэр талаар анзаарах нь энэ сарын бас хамгийн чухал сорилтуудын нэг бөгөөд энэ талаар бас айгүй сайн анзаарч одоо баг яваад тэгээ тэрний дахиад агуу ажил хийгээд ажил сайхан ороод тэгээд айгүй тийм одоо дараа дараагийн сараас бүр тийм дажгүй болох зүйлстэй бол одоо орох юм байна гэж л энэ сар одоо гарч байгаа юм аа. За бяцхан товчхон өгөхэд бол мэдэрч тал дээр аюу докторгүй байх бөгөөд тэрийг бол эвтэйх нь бол одоо баланслах нь хамгийн чухал. Зарим зүйлсээс бол холдох ёстой. Тэгээ энэ сар хамгийн чухал нь гэвэл тогтвортой байдлаар баг багаар юмд өөрчлөх нь хамгийн чухал. Тэгээд өөрийнхөө бас хамгийн сайн чаддаг зүйлээ олоор байж гарч байгаа юм. За зөрөөд гаргалгааны нарийн зөвлөгөө буюу илүү тийм нарийн шигийн деталь руу оръё. За сүрлийн цамх гэдэг үзэр ихнийх нь гарч ирлээ. Юу гэсэн үг вэ? Энэ бол энэ нэг тийм сүрлийн цамх гэж гарч ирсэн таны амьдралд ер нь бол жоохон тийм өөрчлөлт хэрэгтэй байна. Яг одоо ийм маягаар явахаар одоо тийм болдгоо маа. Хүнийг уусаа нэг тийм одоо буруу одоо хувь төлөвлөгөөс заасан буруу замаар ингээд удаан явах тусам амьдрал өөрийг нэг тийм одоо савлгаанд оруул, наатгаа шах, сэтгэл санааг нь хямраа ингэдэг гэдэг юм оруулдгийг. Яг тийм зүйл болох энэ сар ер нь болох учраас одоо үгдгийн амьдрал ягаад хэцүү юм бэ, ээж юм бэ гэх юм байхгүй. Зүгээр намайг энэ амьдрал шахаж байгаа юм байна, болох юм байна. Одоо ер нь ойлгоё те. Ер нь ингэж яваад бас яах юм бэлээ гэд шууд ширээ шагаад босчих заяа. Тийм айх юм нэг юм байхгүй зүгээр сайхан амьдралын сайн сайхныг бодоод өөрөөдөө сайхан зорилго тавиад аягүй сайхан яв. Тийм зорилго бүрэн потенциал нь танд байна. Тэгэд бас нэг юм байна. Энэ юун дээр 2 удаа юу гарч ирлээ? Сэлэм гарч ирлээ. Энэ хөзрөө сонгосон хүн та жоохон хатар үзлээ юу юу? Уян хатан биш. Ийм байдгийг ийм байсаар байна, ийм байсаар тэгээд дуусна гэдэг. Үгүй шүү заяа. Харин бүр тэр тусмаа одоо та юу яхсан зоосны нөлөөгөр энерги нөлөөгөр буюу уян хатан гэхдээ тогтвортой байх хэрэгтэй. Том зүйлсүүд дээр бол та одоо уян хатан үйлээ тогтвортой байх хэрэгтэй. Гэхдээ яг тийм амьдрал хэрэгцээтэй тийм үр дүнтэй зүйлсүүд дээр уян хатан байх хэрэгтэй шүү заяа. Тэрийг бол энэ сар ялангуяа яс маханд нь нэг тийм энергийн хөлжүүлэлт байдаг шүү дээ. Яг тэгж ойлгох жоох үдэн шүү. Тийм учраас айл болох хурдан төрүүлээд айл хурдан юм хийгээд айл хурдан урд яатсан нэг тийм амар. Ер нь хин амьдрал гэх нь эсвэл сууж авах гэсэн үг тийм үстэй. За хоёр дахь нь 9 сэлэм. За хөзрийг ажиглавал за хоёр дахь хөзөр 10 сэлэм маань ийм байдгийн шүү. Нэг юм аюулсаа ойлгохоор. Амьдралын нэг цикл дуусч байна. Ер нь бол таар үзэр маань өөрөө 1-ээс 10 гэж явдаг. Тэгээ 10 болж байгаа юм. Гэхдээ сэлэм гэдэг учраас ер нь бол жоохон тийм төвөгтэй балаа байдал руу зөндөө оруулнаа. Тийм учраас юу гэдгийгснээс таныг амьдрал хонь байна гэж үзээд тэгэнгүүтээ одоо юу гэдгийг бэлчээрийн цаг дууслаа. Одоо хот руугаа явнаа хөө гэдэг жоохон шилбүрж гэнэ л гэж ер нь юм ойлгосон дээр шүү заяа энэ сар. Мэдээж сайн сайхан зүйл зөндөө болно. Гэхдээ энэ бол нийс таны амьдралын тийм жоохон лирикко гэсэн маягийн тийм сар бол байх болно. Юу гэсэн үг вэ гэхээр амьдралаас тийм заавал тийм гүрийгээд болох гэд бүтэхгүй байгаа зүйл төр та нэг тийм гүрийгээд явах шаардлагагүй юм аа. Зүгээр л өөрийнхөө хамгийн сайн сүхний төлөө яв. Хэрэггүй хүний төлөө бол хэрэггүй хүн байдгийг. Тэрийг аягүй сайн ойлгоё шүү гэдэг үзрийг бол энэ дээр тань дээр ойлгуулад байгаа юм. Тэгээ чи юу байхгүй юу? Одоо нэг амьдралын одоо бас хамгийн чухал зүйл бол зүгээр л өөрөө өөр дээрээ одоо юмыг аягүй сайн ойлгоод ингэж болох юм байна. Энэ болохгүй юм байна гэдгээ
амьдрал дээр чухал зүйл ийм байт юм гэдгийг таныг аюул сайн ойлгоорой гэдэг хөзөр гарч иж байгаа заа юу. Тэгээд бас нэг зүйл хэвэл ийм байгаа юм. Ер нь юмыг битгий хатгай байлаг. Ялангуяа энэ сар. За 3 дахь нь зоосны Хүлэгбаатар. Юу штэ. Хөдөлгөөн ажиглал нэгэн царилэг залуу зоос барьчихсан. Одоо юу яж юм? Юу гэдгүүлээ шонхорт одоо тэ эсвэл шар шуунч юм гоё байж штэ. Юу гэсэн үг вэ гэхээр ийм байна. Өөрийн чинь амьдрал санхүү тал дээр одоо хамгийн гол нь суураараа тэ одоо юу яагаад байна? Өөрчлөлтөнд ороод байна. Өөрчлөлтийг гол нь 50 хийх хэрэгтэй. Хит амар тийм нүсэр ийм тийм өөлөө майлаа тийм хийх хэрэггүй. Танд ч зөхгүй гэдгийг харуулдаг байгаа юм. Энийг та ерөн суурьндаа өөрөө ойлгох хэрэгтэй байгаа тань. Яг танд одоо таны суур хүн ч өөрөө хатуу гэхдээ таны энерги өөрөө тийм зөөлөв. Энэ хоёрыг балансыг маш сайн олж авах нь хамгийн чухал зүйл бөгөөд энэ хоёр зөрөлдөхөөр таны амьдрал өөр жоохон тийм практик юм гэдгийг төр аюу ойлгох хэрэгтэй шүү гэж байгаа юм. Тэгээд хамгийн чухал зүйл гэвэл ер нь энэ сар одоо хавар зүүн намар яах юм гэдэг аюу сайхан төлөвлөж байгаа юм. Бүх юм аюу сайхан дайггүй явахад бол явна. Гэхдээ та өөрөө амьдрал дээрээ яг ийм зүйлийг ингэж болох юм гэдгийг ойлгохгүй бол бусд нь бас жоохон тийм практик юм зөндөө байгаа юм шүү гэдгийг бол танд харуулж байгаа юм аа. За юу яана? Одоо хэдүүлээ энэ сар юм байна. Одоо нэг сахиус нэгэн юу зүйлсэн бэ те? Орог гэж юу гэж гарч ирж байна. Одоо ч үлээ харцгаая. За энийг ингэж тавихгүй бол хэцүү мэлээ дээ. Тэгээд YouTube дээр юм хийхээр одоо нэг нүцгэн шалтгаан өгөх байна. Тэгээд чи уг нь тааруу зураг шүү дээ. Одоо YouTube ойлгохгүй мэлээ. За эхнийх нь одоо гараада буюу хангарт ийм байгаа юм. Бурхантай ер нь бол холбогд одоо үүдүүлээ raise your eyes to burden одоо бурхантай холбогддог шууг хар. Нэгээс нь та энэ сар аюул сайн манифест хий, залбирал өвөл яг өөрөөр яах вэ гэдгийг тийм бурхнаас сайн асуу те. Бурхан багш нь Христээр Мухаммад нь хамаалах. Аль нь ч яах вэ? Ямарсан дээр дүгнээс юм асууж. Тэгээд өөртөө аюул гот зөв амбицтай тавь энэ сар. Би энэ сар ингэх болно, би энэ сар тэгэх болно, аюул тийм дажгүй үйл явдал болно, бүхэн сайхан болно гэдэгтэй өөрөөсөө итгээд ор. Ууг нь бол тань нэг ерөнхий амьдрал дээр чинь тийм хэцүү зүйл гайгүй. Давж одоо тиймсэндээ дааж давшгүй зүйл биш. Ер нь хэцүү зүйл байгаа. Нэгснэ давж болно гэсэн үг байхгүй юу? А та энийг харин өөрөө ухаарч бас ойлгож явах нь амьдралдаа хамгийн чухал байгаа юм. Тэрнээс бусдаар нэг тийм мууцсан сайдсан зүйл бол ерөнхийдөө бол хамгийн гол нь гайгүй байгаад байгаа юм. А тэгэд нэг юм байгаа юм. Та ер нь аюу тийм манифест юм хийхдээ юу хийж байгаа гэж байгаа юм. Юу гэвэл одоо бурхнаас сайн залбирч байсан танд энэ сар аюу сайн байх шүү гэж гарч иж байгаа юм аа. За хоёр дахь нь одоо Будха Дакины одоо цагаан гэр бүлийн цагаан будаа ингэмэр байна. Хит сонин өөрийнхөө зүйл дээр одоо миний зүйл мэрхэ зөвлөхийн оронд одоо бусдаас сургаж байгаа юм. Яг уу энэ сар төрүүлсэн чинь жоохон сэтгэл санаа жоохон доторгүй байх магадaltaй учраас одоо амхимдаа таны хоор бол уг зөв юм шиг хэрнээ. Тийм жоохон зөрүүд зангарах тийм ихэр зангарах зүйл бол зам бол байгаа шүү. Юмнууд бол тийм учраас аль болох өөрийгөө тайвшруул бас бусдад юу гэх юмгийг сонсчээ, бусдыг юу гэдгийг харчээ, ингэж болох юм байна. Тийш юмгээ аюусаа мэдчихэх нь аюу чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн чухал зүйл гэвэл ийм байгаа юм. Таны амьдрал яг үнэндээ танд зөв зөвлөгөө өгдөг хүмүүс байна, бас буруу зөвлөгөө өгдөг хүмүүс байна. Та зөв зөвлөгөө өгдөг хүмүүсээр л маш сайн ойлгож ярьж байвал аюу чухал юм байна. Тэргээ сайн танаарай заа юу. Ийм бидгийг. Үйлдэл үг хоёр яг нэг байна гэдэг чинь маш сайн үе шинж шүү. За харин таны одоо энэ сарын энерги ямар хөө байх нь одоо төлөө харцгаая. Одоо нэг юм камерын бүрэлзээ түндүрлэлээ одоо ингэж нэг ийм хүсэр байсан гэж харуулах болоод хэцүү юм. За юу яасан? Эхнийх нь бол савааны хаан. За саваа хөзөр бол өөрөө тийм галын хөзөр. Аюу тийм дайчин бас хариу зүйтэй. Нэг талаасаа бол таны одоо энэ сар энерги чинь бас одоо хүсэл тэмүүлэл язам чинь зөндөө өснө.
Тэр хэмжээгээр жоохон тогтворгүй байдал оруулах юм бол байгаа. Нөгөө талаас бусд хүмүүс таны амьдрал руу бас орж ирэх зөндөө юм болно. Энд чинь өөрөө Саваны хаан нэг төсөөлд аюу тийм гоё царайлаг тийм хариу зүйтэй лаг залуу гэхгүй юу. Тийм хүний нэр танд байгаа учраас та ер нь тийм жоохон эр зөрөгтэй юм хүнтэй бас жоохон өөрийгөө мөрсөн, өөрийнхөө зүгтийг баталсан зөндөө юм болох ч бол үзэх байх. Гэхдээ ийм байлаа гэд бас балансаа барихгүй бол энэ ч одоо нөгөө юу штэ хүн гусчдаг. Тэгэл нөгөө бас колон явуулаад гэдэг шиг болох магадлал бас байгаа шүү. За уус энергийн жоохон тийшээ чиглэлээр үзнэ. Нөгөөх нь хоёр аяга буюу одоо хоёр аяга. Нэг өсөндөө таны энерги тарив түрүүчигтэй адилхан аюу олон тийм хүний аз болон одоо тийм хүний сайн таны амьдрал бас энэ сайн ч хүн орж ирнэ, муу ч хүн орж ирнэ. Гол нь түрүүчийн Саваны хааныхаа нөлөөгөөр яг би ингэн би юутай байна яа нэг гэж явсан шүү заяа. Одоо нэгсэндээ хүнээр толгоогоо мэдүүлж болохгүй ямарваа нэг шийдвэрийг одоо өөрөө гаргаж өөр дээр хамаг хариуцлага юм авч өөрөө одоо эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Нэг юмыг ойлгоо шүү. Би одоо танд очирт нөлөөж байгаа зүйл бол биш. Харин би таны юу хийж байгаа юм? Зөвлөж байгаа юм. Хөдөр дээр ингээрээ тэгээд зөв сайн шүү гэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ч гэсэн эргэн тойрны хүмүүс ч гэсэн танд зөвлөж байгаа болохос учруу таныг шахаагүй шүү. Тэрийг маш сайн одоо ойлгох нь танд одоо хамгийн чухал байгаа шүү. За одоо ингээд эхний хөдөр манд дуслаа. Хөдөр дэлгэцүүд таалагдсан бол лайк дээр шеэр хийсвэсгээ дараарай. Манд донешн бол маш баярлах болно. За тэгээ мөн одоо гүлийн утган дээр хөвчний хязгаарлалтай байна. Юу нэрлэх хөвчнөд бичээвэл тэр чинь сайхан манифест хийгээд зөвлөлт өрөөлөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн хүсэл өрөө. Ташин тусахад та бүхэн ингээ байнгын стресстэй ингээ тайвширдахгүй эсвэл байнгын тийм ямаралтай дээр ханаад хүрээд байвал та бүхэнд энерги цэвэрлэг орг гэдэг авсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут авсдаас дараад 10-20 минут ингээд юу яагаад одоо хэдүүлээ би хааха сайхан бясалгал хийгээд тэг гараад ирэхээр аюул сайхан болд юм байгаа юм шүү. Хүмүүс их самцтай байдаг юм. Тэг хамгийн сүүлд нь хэлье. Хариудаа, найзуудаа тэг ирч хүчтэй байж болно. Гэхдээ яг өөрийн гэсэн жанжин шугамтай тэрнийхээ тийм тогтвортой яваарай заяа. За одоо ингээд хоёр дахь өдрөлөөгээ орцгоё. За хоёр дахь өдөр маань морин тэрэгтэн. За өдрийг ажиглавал одоо хоёр спинкс хөлжсөн нэгэн хоёрт дуулахтай Мартин Баатар явж байна. За юу гэсэн үг вэ гэхээр энэ сар таны хувьд ерөнхийдөө тийм шийдэх асуудлууд зөндөө гарч ирнэ. Одоо уг нь бол стажаа та жоохон нэг юм орноо гарнаа байх магадлал байгаа шүү. Яагаад гэвэл морин тэрэгтэн маань өөрөө бас их тийм баатрийн шинжтэй байдаг учраас юу гэдэг юм бэ? Амар нэг үе амартай ч болдог. Нэг үе хөр асууж шийдэх гардаг. Нэг үе жоохон амардаг. Та бас жоо яг тийм маягтай байх болов шүү. Гэтэл өөрөө одоо морин тэрэгтэн маань гин одоо тулгардаг гол зорилт гэх юм уу да тууштай явдлаа. Энэ сар та өөрөө тийм айгүй тийм тууштай байдал тань бол хамгийн чухал номер 1 хэрэг бол болно. Та тэрийгээ бол одоо та тэр мэдсээр байгаа хэрэг бас жоохон тийм сэтгэл зүйн тийм тогтворгүй байдлаар жоохон орж ирнэ. Нийт нь энэ хоёрыг жоохон баланслах гэж явсаар байгаа жоохон сар бол дуусах байх. Нөгөө талаас одоо энэ сар танд аюулгүй тийм амбицтай бас амжилттай тийм ялгаа юм сайхан өдөрдсөн болгоо өвтөж дайрсан зөндөө тийм сайн үйл явдал болно. Нэг талаасаа бол 2 сар бол таны дулгааг тийм цэвэр амжилтанд хүрсэн, найдварт гийсэн. За энэ л болох юм байна. Энэ л дажиг юм гэсэн. Тийм сайхан бол одоо сар болох юм байгаа юм шүү шүү энэ дэр гарч байгаа юм. Гэхдээ анхааруулсан хэдийн бол байгаа. Нэг тийм муу зүйл бол биш заяа. Ерөнхийдөө нь ингээ харахад бол одоо та өөрөө одоо энэ хүчийг сонгосон эрэгтэй ч хүн бай, эмэгтэй ч хүн бай, жоох хөвгчөө эмээ өөч бай. Үнэхээр таалагдсан хүнтэйгээ болоё гэж байгаа бол үнэхээр бол таалагдсан ажлаа хий гэж байгаа бол яг өөрөө л хийн. Өөрөө төрүүлж хүнсэн, өөрөө төрүүлж одоо ажил дээр одоо би чадна гэдээ орно. Эсвэл өөрөө л одоо тийм нийтийн бүрийн өртөг ч юм уу те. Тэгэхгүй бол одоо энэ 2 өдөр дээр юу байгаа юм? Одоо үдгийн цаатлын өдөр бол одоо юу хувь төлөвлөгийн өдөр, азны өдөр. Тань нэгснээ гол нэг тийм сорил өгöd байгаа юм. Миний өшөө хувь төлөвлөгөөс ийм сорилыг өгж байна. Гэхдээ энийг бол авбал сайнаа авахгүй бол тэгэл зоригч байгаа гэсэн маяг юм байгаа шүү. Тийм учраас ямарваа нэг боломжийг бол аль болох алдахгүй
чадахгүй хичээж аль болох олон зүйлс сайн бүтээж жоохон ядрах байх нэрээ шүү. Гэхдээ аль их тийм хөдөлгөөнтэй байвал танд одоо хамгийн чухал юм а гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм а. За хайр дурлал тал дээр ч гэсэн бол ерөнхийдөө одоо хүнийг хүлээх хэрэггүй. Энд гэхдээ ер нь эрчүүд эмчүүд аль аль нь хэлье. Эршүүд маскулин энерги гэдэг бол яалчгүй заримдаа одоо хийхээс өөр хичээхээс өөр аргагүй байдаггүй юу. Тэр л аюулсаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Юу ч үгүй гэхээр өөрөө л хамаг юм хийхгүй бол болтгоо. Өөрөө л хүн төрүүлж найхгүй бол болтгоо те. Яг тийм хүний маскулин гэдэг юм. А зарим энэ бол хүүс хамаагүй шүү заяа. Тэрийг ойлгоорой. Бас эмгтэй энергич адилхан хүүс хамаарахгүй гэсэн хэрнээ ер нь хүмүүс өөр нь орж ирдэг. Одоо өөрөө цагаан тэмцээг сууж явах нэг тийм охтож юм эсвэл орж ирдэг хүмүүс гэдэг шүү дээ. Нэрэ бэрэгээд. Яг тэр чинь бол феминин энергитэй хүмүүс хэлдэг шүү заяа. За буцаад хөзөрлөг ороход бол дайжгүй зүйл бол аюу тийм дайжгүй байна. Ажил төрөл дээр ч гэсэн санхүүл дээр ч гэсэн бол ер нь нэг сарын одоо энэ хажууд нь нэг 10 өдөр байгааз сарын 20 гэхэд бол аюу гоё юм төрчих байх. Яг цагаан сарын дараа юу цагаан сарын өмнөх нь аюу гоё юм төрчих. Энэ цагаан сарыг бол та маш сайхан амжилт бүтээл ярих мөрх юм ихтэй гоё гаргана гэдэгт бол би бол итгэл дүүрэн байна. За юу. За нөгөө талаас гэдэм байжээ. Одоо 2 дахь өдөр маань 4 дахь өдөр болсон. За сайнны хажуугаар саар юм бол мэдээж байлгүй яг ялангуяа ийм дайжгүй юм хөдөр ингэж гарцсан байхад бол одоо юу яаж байгаа юм. Жоохон юу яах вэ? Нэгдүгээр одоо өмнөх алдаагаа дахин давтах гэх тийм сорилтууд орж ирнэ шүү. Өөр нь жоохон тийм хорлын байраа те эсвэл гоё явж явах ч мөнгө барь гэсэн сорилтууд орж ирнэ. Ийм зүйлсүүд те аль болох өөрийгөө тийм хянаж яваарэ. Тэгээд бас аливаа юм аягүй тийм тайван хандаарай. Жоохон юмыг ярьж чадж байгаа паатлах юм бол бас гарна шүү. Тэгээд дээр нь яг нэг хит материалын юм уу эсвэл тийм хит өөрийгөө юм хувь батсан үйлдэл гарах гэдэг магадлал байгаа шүү. Нэгсэндээ чөтгөр яаж хорлдог вэ хүнийг? Шууд хорлол гэдэггүй шүү дээ. Тэрний оронд юу яадаг? Хүнийг тийм баг хорлдог. Тийм сонин тийм донтолч юм уу эсвэл тийм сонирсон маяг байдаг шүү дээ. Яг тийм маягийн одоо үйл явдал болох гээд байгаа учраас өөрийгөө аливаа юм хийж байгаа зүйлс төр маш сайн хянаж одоо өөрөөрөө маш сайн бодож явах нь хамгийн чухал юм шүү гэдэг үзэр энэ дэр гарч иж байгаа юм. Тэгэд бас нэг юм байна. Хит нэг юмд тийм донторч хит одоо тийм нэг баланс барихгүйгээр явж болохгүй шүү. Энэ л зөв юм байна эсвэл энэ л юм байна гэдэг болохгүй. Харин юу яах вэ? Яг одоо гэдэг олон талаас нэмийг харж логиктой байх хэрэгтэй. Хит мэдрэмжэндээ бас энэ цард бол автж болохгүй. Автвал бас жоохон пагтлага байгаа шүү жилийн дээр ингэж гарч иж байгаа юм аа. Тэгэд юу яага юм? Одоо гэдгүүлээ хит өөрийгөө бодох. Эсвэл хит хүнийг бодох. Тэр чинь бас ер нь чөтгөрөл орох юм шүү заа юу. Ажил төрөлдөр ч гэсэн бас ингэж нэг юм гатсан маягтай байгаа бол харин бүртгэгдсэн тэр машинаас гарах хэрэгтэй. Бас дээр нь энэ сар одоо ер нь тийм санхүүдэл дээр те эсвэл надад тийм ямар тийм суултад юу гэдэг маш сайн бодож шийдэхгүй бол одоо айгүй дажгүй явж байгаа пагтлах магал зөндөө байна гэдгийг танд ингэж хэлэх байгаа юм шүү. За гурав дахь нь 10 буюу одоо хувь тавилангийн эргүүлэг Wheel of Fortune. За хөзөр дээр юу байна? Одоо 2 одоо Египт бурхантай байж байна. За амьдрал бол сарын сүүл гэхэд бол яалчгүй таныг бол юм өөрчлөлт ямар ч сан одоо байгаа амьдралаа бол та ер нь баяртай гэлчд бол нэг буруудхан даахгүй. Ягаад гэвэл 2 сарын сүүл гэхэд бол таны амьдрал аюул тийм өөрчлөлтөнд орно. Сайн талаараач тэр муу талаараач тэр байгаа учраас аль болох юу ягаарэ бодолтой байгаарэ. Ягаад гэвэл энэ хоёр үзрийг хардаа энэ сар бол аюул хадлын хөдлөлт сар байх бөгөөд сайн ч үзэж байгаа юм морин дэрэгтэн муу ч үзэж төрсөн. Тийм учраас бодолтой байхгүй бол аз тохиолдыг бас иж тохиох юм байгаа шүү. Тэгэд бас нэг юм байгаа юм. Айгүй тийм чухал үе дээр маш тайван бодолтой байх хэрэгтэй. Таныг нэг тийм яг логикод агсан эсвэл зөв сувгаас юм асуусан. Тийм эсвэл хүмүүсээс сайхан ярилж байгаа шийдвэр авсан байхгүй бол хэд мэдрэмжэн дээр шийдсэн юм гараад ирвэл танд бол нэг тийм сайн юм бол угаасаа авчихгүй гэдгийг маш сайн ойлгоолаа заа юу. Нөгөө талаас бас нэг юм байгаамаа. Энэ бол өөрөө тийм
одоо хувь төвлөнгийн үзэр амьдралын цикл нэг талаасаа бас дуусж байна. Одоо өөр дээрээ л маш сайн анхаар өөр дээрээ л одоо төвлөр заяа. Хүмүүсээр хэд тайм төлөхгүй та яг өөр дөр төлөх чадвал энэ сар хамгийн тийм гой өндөр одоо үр дүн гарах юм шүү гэж л энэ дээр одоо гарч байгаа юм аа. За тэгээд одоо юу ерөнхийдөө өрөнд дүүрэхэд бол юм байна. Айгүй азтай сайн сар бол байх бөгөөд маш сайн юм бүтсэн байна. Тэгээд та өөрөө ихсэ хичээгүүл маш сайн орж ирэн зөрөөд чөтгөр буюу тийм буруу тийм нийллэх тийм азгүйдэл жоохон болох учраас одоо маш сайн хяналтад толгой мэдж байна. Тэгээд аз тохиох гэдэг эдс тохиох гэдэг хувь төвлөнгийн өөрчлөлт орох гэдэг. Тэгэхээр маш сайн юм бодолтой байна. Тэгээд хамгийн гол нь хувь төвлөн сууж байгаа сорилтуудыг маш сайн давна гэж л явах нь өөрчлөлт одоо хамгийн чухал байгаа юм шүү заяа. За харин одоо юу яа? Гаргалгааны наривчсан хөсрөлөөгөө хэвдүүлээ орцгоё. Одоо ойлголоо, бүр ойлголоо. За 3 зоос гэдэг бол яалтчгүй нэг санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг юм. Тул 3 жоор үетэй гоё тулгын 3 жоо гэдэг шиг аюул тийм тогтвортой байдал. Тэгээ ялангуяа таны амьдралд юу явах гэдэг юм бэ? Зөв санхүү бол юм одоо юм тал биш таны зөв тийм чиглүүлж чаддаг хүмүүс амьдрал чинь орж ирэх гээд байгаа юм байна. Энийг та нэгсэндээ бас хүний таньж одоо түрээсэн штэ үг өгүүлэх хоёр нь тийм зөрдөггүй тийм хүн таны амьдрал одоо орж ирвэл та даяар сайхан гоё алгаад илгээ сайхан хүлээж аваарай. Тэгээд дээр нь санхүү талаас ч гэсэн ер нь яг энэ болж энэ болох юм гэдгийг маш сайн хараад тогтвортой бөгөөд удаан хугацаанд аюул тийм зөв шийдвэрүүдийг гаргаарай. Хит тийм хоёрын хооронд өнөө маргаашаа бодсон зүйлсээ битгий хийгээрэй гэдэг хөтөл бол энэ дээр ингээд гарч байгаа байхгүй юу. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Одоо үүдгүүлээ энэ 2 сард гаргасан шийдвэрүүд 3 сар 4 сар цаашаа 100 намрын үйлчлэлтүүд одоо бас эхэллэн болох учраас энэ сар маш сайн өөрөөр анхааралтай бай. Тэгээ хамгийн гол нь өөрлөж нөлөөлөх хүмүүс өндөө орж ирнэ. Тэр нь одоо энэ гарч иж байна л да одоо нэг тийм зүйлсүүдээр маш сайн одоо юу яасан шүү. Өөрөөр толгой мэдчих ёстой шүү заяа. Ялангуяа юм байдаг юм. Хүнд нөлөөлөхдөө одоо хүний энергинд орж мэр ялангуяа ховсын нэрдэж хүмүүс байдаг. Тийм хүмүүсээ одоо юу хийж болохгүй. Одоо мэдээж ярилцаж болох ярилцлаа л да. Гэхдээ хэлээгээд одоо юу гэдэг тэр хүний аманд орж болохгүй. Хүмүүсээ ярьсан яриа болгоноо дараа нь тань дахиж бодож төлөвлөөд энэ хүн тэгж ярьсан. Тэгэхэд одоо би бас зөв гэж бодож. Гэхдээ одоо бодсараа бас буруу байсан юм уу? Тийм бодлыг маш сайн хийх хэрэгтэй. Яагаад гэвэл удаан байх нь алдснаас дээр битэн шүү заяа. За хоёр дахь нь юу яасан? 8 сава. 9 сава. Юу яагаад штэ хөө? Одоо гэдгийг тань дээр жоохон тийм өөрийгөө тийм буруутгсан өнгөрсөн дээр юм уушла одоо ч юм уушла тийм буруутгсан үйл явдлууд бас байдаг юм байна бодлоод. Тийм зүйлүүд таны бас жоохон унах гал байдаг юм байна. Өөр дээрээ одоо битгий юу яа буруутгах эсвэл нэг тийм өнгөрсөндөө харамсах эсвэл өнгөрсөн дахиад алдчих гэж битгий бод. Одоо харин бүр аюу тийм бүх юм сайхан болно. Одоо харин бүр гоё болно те. Ингэж хийвэл бүр сайхан болох юм байна гэдгээл маш сайн төлөвлөж ойлгох нь одоо хамгийн чухал байгаа юм заяа. Тэгээ чинь одоо үгдгийн дахиад нэг чөтгөрийн хөтөлбөртэй ойрхон одоо адилхан байгаа учраас өөр дээр битгий энэ зүйлсийг ингэж тийм төлөвлөж одоо ингэрээ тэглэж битгий бод бүх юм зүгээр байгаа. Харин энийг мэдрэмжинд чинь зүгээр биш юм а гэж л мэдрүүлж оролдож байгаа юм. Гэхдээ энэ зүйлийг ингээ хараад тахаар юу байгаа юм шүү. Одоо юу гэдгийг таны амьдралд бас нэг тийм сайн хүмүүс орж ирэх гэж харж байгаа саар хүмүүс орж ирэх байх шүү. Гадна аюу дажгүй юм шиг харагдах хэрнээ дотор үнэхээр лайтай. Тэр хүнтэй ярихад нэг юм бүтлээ бичдэг ч юм уу. Тэр хүнтэй ярихад тэгээд нэг юм бас эргэлзээнд ордог ч юм уу тийм хүмүүс бас амьдрал чинь орж ирэх магадлал байгаа учраас ер нь энэ хүн миний төлөв яах гээд байгаа юм юу гэлээ те энэ хүний ярьж байгаа зүйл өмнө үгүй гэх тийм бодолтой дахиад нэг тийм толгойтой байгаа гэдэг чинь орж ирээд байгаа юм. Яагаад гэвэл тийм хүн ховсын нэртэй байх магадлалтай шүү заяа. За. Гурав дахь нь үхэл гэдэг үзэр гарч ирсэн. За нэг тийм энэ сар та одоо үхэх гэсэн юм бол биш ээ. За нас зөндөө байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр яалтчгүй нэг амьдралын цикл тусаа нөгөө амьдралын цикл орж ирж байгаа юм байна. Ийм зүйл хүн одоо юу яаж таарна.
яадаг үлээ ийдэг үл гэсэн бодол зөндөө орж ижил таарна. Хамгийн гол нь таны амьдралаас зарим хүмүүс холтон, зарим үйл явдлаас болно. Энийг нэг тийм одоо өөртөө тийм хүн дээр тусгаж аваад ингээд тэглээ яалаа гэдэг шаардлага бол байхгүй. Амьдралд болох юм болдгоороо болж л байгаа. Бид нэр одоо учирдаг цагаараа учирж л байгаа. Заяа. Тийм учраас одоо бүх юмд битгий харамс. Ялангуяа таны амьдралаас тийм хүн нэг гарвал за энэ ингээл гарах стайл байсан юм байлгүй дээ л гэж бодчих. Тэр нь л өөр чинь хамгийн одоо чухал амар юм байгаа юм. Харин юу гэж болохгүй шүү. Ямарваа нэг зүйлсээр ингээд тийм харамсаад одоо тийм хорогдоо тэгж болохгүй. Ерөнхий амьдрал чинь бол одоо зүгээр байхад одоо угаасаа ийшээ ингэ явах нь зөв юм аа гэж яхад та өөрөө энэ дээр тийм харамсах туссан та харин бүр одоо дэми имийг өөртөө татах гад байна гэдгийг л та маш сайн ойлгоорой заа юу. За ерөнхийдөө нь буцаад дүүрэхэд бол суурьстай хүн орж ирнэ. Тэгтэл бас тайтай хүмүүс орж ирнэ. Амьдрал бас олон хүмүүс орж ирэх магадлал байгаа учраас гол нь толгойгоор шийдвэрээ. Тэгээ хамгийн гол нь юу яхсан шүү. Амьдрал өөрчлөлт орох учраас буруу хүмүүс бол орж ирэхэд одоо зайлахад битгий тийм хямраар заа юу. За харин сахиусны нэг одоо тань юу зөвлөсөн байна харцгаая. За цагаан дээрх за энэ чинь таны бурхан байх ч юм те. Ингэмээр байна. Одоо та өөрөө нүний чимээгүй сонсч байгаагаараа та одоо өөрийнхөө тийм одоо сайхан чөлөөж чадж байгаа юм. Нэгсэндээ одоо бусад хүмүүс танаас тийм реакшны хүсэх болно. Ялангуяа энэ сар таныг тийм баярлуулсан, эсвэл бол одоо тийм самардуулсан, эсвэл таны байдал оруулсан, эсвэл биел байхгүй чи бүтгүүлсэн тийм мэдрэмж таныг оруулах тийм юм хийх болон заяа. Тэр болгон та одоо надаа юу ч надад наалгах байсан. Би 30 өрсөхгүй, би одоо 30 гарсан хөө. Надаа юу ч наалгах байсан гэл явах нь аюу чухал. Одоо гэрдэг шиг тийм сайхан явах нь маш чухал байгаа шүү. Тэгээд одоо бас нэг итгэх хэрэгтэй. Та өөрийнхөө ариун байдал буюу та өөрөө тийм гим нүгэлгүй дажгүй байгаа байдлаа итгэх хэрэгтэй. Тэгэхгүй та өөрөө аюу тийм хямраагаад одоо би ингэсэн юм болоо гэж тийм одоо туулж ийн цагааныг уулж ийн хар мэтээр хараад байх дими та өөрөө ингэж харах гээд идэм байна. Би тэр л гэсэн болохгүй заяа. Харин тэр чинь бүртэлсэн хүмүүс ашиглах гээд байна. Тэгэхээр зөвөр л юмыг орхитгоор нархаа за би энийг бол болохгүй би энийг бол болох нь энэ л үнэхээр мэдрэл мөтэй хүн би одоо энэнийг амд орохгүй гэдгээ маш сайн ухаарад явах нь одоо таны амьдралд хамгийн чухал зүйл байгаа юм шүү гэдгийг одоо энэ ингээд гарч байгаа юм аа. Хоёр дахь нь чакра самвара одоо юм ч үдээхөө амьдралд ер нь хайрыг бүтээнэ гэж за хайр их заавал тийм ихтэй хоёр нэг тийм хайр биш. Найз нөхөдлийн хайрж болж болно, гэр бүлийн хайрж болно юм өстэй. Нэгсэндээ хүмүүс хоорондоо яах гэж хайрладаг, яах гэж нөхөрлөдөг, яах гэж нээлдэг. Илүү дажгүй үр дүнц. Ганцаараа байсаас хоёулаа бай. Тэгэхээр ядлуу сайхан хантай, халамжтай, хайртай байна гэдэг. Энд чинь нэгсэндээ одоо юу гэдгийг зарим дээр нь секс хийж байгаа, зарим дээр нь зүгээр л сайхан одоо цуг ууж байгаа болохоос ер нь бүгд адилхан үстэй. Найстай адилхан бас тийм байдаг. Хайртай хүмүүсээс адилхан байдаг. Яг тийм зүйл байдаг учраас таны хувьд яг цуг байхдаа тийм ад жаргалтай байдаг. Цуг байхад тийм халамжтай байдаг. Цуг байхад тийм гоё байдаг хүнийг л юу яхаар. Одоо ингэ таныг бас зөв чиглүүлдэг хүнийг л та хажууд байгаа гэдэг юм танд хэлж байгаа юм. Цуг байхаараа тийм лайтай үйл явдал болоод идэх хүн бол таарахгүй. Харцаа таслах хэрэгтэй заяа. За. Одоо таны энерги ямар хувь байх нь? Харъя. Ваа. За. 9 аяг хүсэл биелэх хөзөр буусан. Энд чинь нэстэ янз сайн хөзөр шүү дахио. Ийм байгаамаа. Энэ сар 2 юм хийх хэрэгтэй. Нэгдүгээр маш сайн төлөвлөх хэрэгтэй. 2 сарын 28 гэхэд яг юуг дуусгасан байх гэдэг маш сайн төлөвлөх заяа. Хоёрдугаар тэрнийхээ л маш сайн манифест хий. Тэр амар сайн үр дүнтэй гоё болно. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг таны энерги хамгийн юм бол 9 аяг буюу хүсэл биелнэ гэдэг үзэл дээр орцсон байгаа юм. Бүх юм айгүй дажгүй сайхан бүх юм гоё болох гээд байна. Гэтэл та өөрөө эндээ бас яг бас бэлэн биш байгаад байна. Тэгээд 2 сарын 28 гэхэд бол айгүй сайхан болцсон одоо болохын төлөө бас хичээх хэрэгтэй байна. Тэрнийхээ төлөө сайхан тэмцэх хэрэгтэй байна. Гэтэл таны амьдралаас аюул дажгүй үйлс зөндөө одоо үгдгийн болохын төлөө бол бас хийх хэрэгтэй заяа.
тэрэн рүү чинь таны энерги бүрэн бэлэн байна. Тэгэхээр хичээ. Хоёр дахь нь за 8 сэлэм юу ямар байна? Амьдралдаа ч одоо юу гэдгийг энэ хүчийг сонгосон хүн та одоо жижиг юмнаас аюу тийм хямраад байт юм байна. Суурин дээрээ та аюу тийм дайжгүй хүн гэсэн хэрнээ одоо ингэчүүл яана тэгчүүл яана гэсэн таны яд жаргал бусдаас хамааралтай байх гэдэг. Та жоохон энерги цэвэрлэх, орглаас цэвэрлэх хэрэглэмээр юм хэлэхгүй бол одоо юу гэдгийг та аз жаргалч нь бусдаас юм эсвэл өөр зүйлс чинь хүн өөрөө аз жаргалтай байвал гэж болоо гэсэн. Гэтэл заавал тийм бусдын тийм зөвшөөрөл, бусдын тийм одоо зөв хүн гэснээс хамаарч та аз жаргалтай байх гэдэг юм. Энийгээ болов шүү заяа. За одоо ингээ хоёр дахь хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэрэнт таалагдсан бол лайк дараар шеэр хийх дараарай. Мөн донешн маш баярлах болно. За тийм мөн одоо гүлийн утган дээр юу хийх юм зорилготой байна. Тэгээ юуны төвөнд бичиж байгаа. Тэр жиглээ сайхан манифестигээ залбирлал өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүсээрэй. Мөн даршин дуртай та бүхэн ингээ тийм байнгын стресстэй төвөгтэй ингээ тавьшдаггүй хэцүү байгаа бол та бүхэндээ Oracle гэдэг энерги цэвэрлэлт авсыг хэрэглэж үзээрэй. 10 сарын австаас нь ороод 10 сарын ингээд сайхан одоо юу яад ирэхээр бясал хийгээд 10 сарын ингээд авсаас нь ороод гараад ирэхээр аюул сайхан биеийнхээ чинь тавьшаад гой болоод ирэх юм байгаа шүү. За тэгэхээр сүүлд нь хэлье. Яг энэ сарыг үнэхээр сайн ашиглаарай. Аз хэмэр чинь зөндөө сайхан аваадсан байна. За яа. За одоо ингээд та бүхэнд хамгийн сайн санагсан ерөө одоо 3 дахь зөвлөгөө бацгаая. За 3 дахь хөзөр маань зоосны хаан. За хөдрийг ажиглавал нэгэн лаг царайдлаггүй цэжтэй одоо хаан одоо шөнийн сайхан оддон доор аюул сайхан ургацаа хураацсан нэг сууж байна. Юу яана? Баяр үргээ явшаа. За одоо энэ сар бол таны одоо ер нь сүүлийн хэдэн сар гүрэж хүрээсний эцэс бас нэг тийм ургацаа хурах сайхан сар байх юм байна. Ер нь ёсны хүн сайхан бүтээд одоо л сайхан юм одоо ашиг орлого нь ороод одоо л нэг юм нар үзээд бас сайхан явах тийм бол одоо үе бол нэг талаас л ирж байгаа юм байна. Нэгт хоёрдугаар ерөнхий байдлаараа энэ сар бол яг одоо өмнөх саруудыг бодвол одоо санаа зовоох зүйл, аюул тийм төвөгтэй байх зүйл, харьцангуй гайгүй байх. Яг мэдээж тог тасрах тийм том зүйл одоо манифест хамааралгүй тийм одоо чойж яхаас хамаарлах зүйл бол яг болох л байх. Гэхдээ яг өөрөөс чинь тийм хамаарсан ядаргаатай хэцүү зүйлс болох нь одоо арай гайгүй. Тэр талаар бол арай гайгүй. Тэгээд нэг тийм амьсгаа авах хэдэн одоо сар бол байх юм байна гэж нэрээд гарч байгаа юм аа. Тэгээ ерөнхий байдлаар ингээ харахад бол ургацаа хураачих юм байна. Ашиг болгож аюу айтайхан байна. Ер нь энэ сар бол аюу тийм гоё тогт туртайч байх юм байна. Тэгэд за тэгдгийн байж заа юу. Гэтэл нэгч тийм бас нэг цаанаа хит юм байгаа штэ. Одоо юу гэдгийг энэ сар та одоо амьдралаа яг өөрөө одоо бусдаас асуух биш яг өөрөө хамаг юм шийдээд энийг болгоё, энийг хийж үзье, яг ингэж хийгээд хүмүүс мэдээж зөвлөгөө авах зөвлөгөө аавна. Гэтэ хамгийн чухал шийдвэр, хамгийн гол зүйлстэй бол та өөрөө гаргаж одоо хувийн шийдвэрүүд та өөрөө гаргаж байх бүр ёстой байгаад байна. Амьдрал дээр таныг бол энэ сар тэр тал дээр жоохон одоо юу явах магадaltaй шүү гэдгээр сорих юм бол байна. Яг гэвэл энэ сар таны одоо зоосны хаан гэж үзэр харцсан. Тэр 6 сава. Юу гэхээр аль нь тийм одоо өөрөө гэсэн амьсгал толгойд хүмүүс байхгүй юу? Таныг сорих зүйл юу гэхээр яг нэг юм юурууч оруулах. Нэг түлээ завхар болох. Аюугүй боломж гарч ирнэ. Гэхдээ яах би зүгээр амрын хэвтэр нь болох магадaltaй шүү. Харин мөртөцсөн болохгүй. Та энэ сар бас яг мэдээж амраад юм хийх хажуугаар одоо юу болох юм юу болохгүй тиймээд бас янз бүрийн тийм боломжийн юмнууд гарч ирвэл харин бүр сайхан хийгээд энийг болгоё, энийг бүтээ, энийг шууд дайръя. Энд дээр надад яг жоохон ядарчин гэхдээ энийг шууд болгоно гэсэн тийм үйлдэлүүдийг хийх нь танд бас энэ сар хамгийн чухал байгаад байгаа юм. Яагаад гэвэл зоосны хаан гэдэг чинь бас давхар одоо янз бүрийн тийм санхүүгийн болон хувийн харилцааны боломжууд гарч ирэх гэсэн үг. Ер нь баг юу яж байхаа та энэ сар ер нь тэгэл хүмүүс тэгэл загнаа нэг тийм жагаа хашаа тийм загнаа явчих баг шуулган тэгэл бүх юм болоо явчих байхаа. Яг би нэг худлаа яриаг ер нь заа юу. Одоо юу гэсэн үг вэ гэхээр та
одоо ховын харилцаа бас бос хүмүүстэй харилцаан дээр ч гэсэн одоо өөрөө мэдээж тийм загнахаа шиг тийм ер нь нэг юм өөрөө тийм одоо санаачхай гартаа аваад юм хийгээд одоо зүгээр нэг юм хоёул тийм одоо хөнгөн байдалтай биш яг нэг юм юу байя те одоо нэгдүүлээ сериосны бай хоёулаа инги би үл ийм санаатай чи яг ер нь тийм бас байвал яасан гэд зөөлөн хэрний тийм хатгаатгаа явуучих нь одоо бараг аюул тийм гоё болох юм байна. За ажил дээр ч гэсэн адилхан. Ер нь л нэг юм хэдүүлээ инги би ийм санаатай хэдүүлээ энэ сайн болж бүтнэ гэд дайрах нь аюул чухал байгаа юм заа юу. Бас нэг зүйл юм байгаа юм. Альва юмыг хүмүүсээ та ер нь ярилц хийх нь маш дээр чухал байна. Таны толгой бол аюул сайн ажиллана. Гэхдээ хүмүүстэй ярилцсанаар танд одоо аюул тийм гоё шин санаа, дажигдж санаа зөндөө орж ирнэ. Ялангуяа ментор ч хүмүүстэй ярих бол үнэхээр тийм хүн байхгүй байгаад адруу холбогдоод асууж болох юм байгаа юм шүү. За ерөнхийн нэг эхний үзэр бол нэг юм байна. Зоосны хаан маань. Хоёр дахь нь 6 сава. За хөдрийг ажиглал бол одоо нэгэн залуу морь өмчгсөн. Тэгээд цаадалд нь зэргүүд нь ч юм уу хүмүүс ингээл дайраа гэсэн маягтай. Одоо миний үгт дагаад алхнаа те. Морторыг дагаад алхнаа гэдэг бас нэг тийм сайхан зүйлүүд биш л баг. Юу гэсэн үг вэ гэхээр юу яа? Жаахан баавартай үйл явдал болох юм шиг байна. Нэгсэндээ таны хийж байгаа зүйлс сайхан амжилтанд хүрээд гоё одоо түрүүчийг ярьсан шиг одоо сава уулаар хурдны үзэр. Хэрвээ та яг нэг юм амралтгүйгээр маш сайн юм хийгээд болгоё бүтээгээ бүр сайхан дайрвал танд үнэхээр тийм гоё одоо азн гэсэн, одно гэсэн гоё зүйлүүд болох юм байна. Бас жоохон аарахад хамаар манаас жоохон сөхүүлээд бол болох юм байна. Манайхлоор Монголдоо бараг л оджирлын дараа орох баяжтай их тийм гэж л бодгоёгүй болох л заа юу. Гэхдээ хамгийн гол нь үр дүн маш сайн байх бөгөөд одоо нэгсэндээ та өөрөө яг энэ сар яг нэг ийм зорилго тавья ингэж хийгээ явбал бүх юм чинь ерөөөр маш сайн бүтэн. Гэхдээ жоохон ядрах үйл явдал ядрах бол уусаа бол яагаад гэвэл энэ бол сава. Саваач өөрөө их тийм хурдтай нэг тийм төсөөлтөө цэргийн нэг юм ах гэдэг штэ. Хордол. Хэн ч юм ядаргаад хордол нэг тийм маягтай жоохон одоо амьдралын сар жоохон болох магадaltaй шүү. Яг үр дүнтэй гэхдээ жоохон ядарна. За нэг тэгдэм байж. Хоёр дахь нь одоо юу вэ гэсэн үг байгаа юм. Нэг талаасаа бол та шагналаа авч чаа. Гэхдээ нөгөө талаасаа бол таны хэмнэлээс сайхан шагналах юм байна. Бас нэг зүйл гэвэл ер нь энэ сар та лидер өөрийгөө тийм лидер төвшөнд бол байна гэж бол харах хэрэгтэй байгаа юм. За юу яахгүй шууд орохгүй та. Өөрөөртөө би лидер биш би яалаа гэсэн юм байхгүй. Харин мөртөр цумаа би ийм бас ийм байх чадвартай өөрөөртөө итгэл өгөх хэрэгтэй. Нэгсэндээ та энэ сар өөрийгөө юу гэж харна тэр хэмжээнд байх гэсэн үг. Тэгэд мэдээж хичээх хэрэгтэй. Энэ сар баг би одод нэг топ модулуудын хэмжээнд би авчирна гэвэл бас болно. Энэ сар би бас сайхан хүмүүсээс очилцоо одоо сайхан болоод бас болно. Гэхдээ тэрний хөдөлгөөн маш сайн хичээх хэрэгтэй байгаа шүү гэж бол энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За, гурав дахь нь дөрвөн зоос. За, хөдрийг ажиглал нэгэн өвгөн одоо их тийм юу яцсан шийдэмгийн яхир маягийн байдалтай байна. Тэгээд 90 тойрод нь дөрвөн зоос байна. Юу гэсэн үг вэ гэхээр ийм байгаа юм шүү. Энэ сар нэг тийм амар олон юм зэрэгцүүл хэрэггүй. Яг чухал дөрөвтэй ч юм уу яг чухал зүйлсүүдэл яг сайн болох заа юу. Яагаад гэвэл та угаасаа юу яах болно. Зүрх сэтгэлдээ нөө савны үзэр ингээ юм гарцсан байгаа болохоор ер нь л бүгдийг болгоё бүтээ ер нь л дайраад орё ер нь л те чадна штэ гэж явангууд яг уу бүтсэн юмтай болгочлоо яг суурандаа болохоор тийм амтчгүй хамарчгүй болчих гээд байна. Тийм учраас яг өөрөөртөө бас хит амар ядрахгүйгээр гэхдээ яг нэг юм сейф байх хажуугаар бас яг энэ сард энэ энийг яг болгоё. За бусд нь бол тэгээд уусаар барахгүй давхар амрыдаа гэж маягаар явах нь өөрчн хамгийн чухал байгаа юм шиг заа юу. Тэгээ нэгсэндээ одоо хит бас эрсдлийг тооцоолж явах хэрэгтэй. Гэхдээ зөв тооцоолохгүй бол нэг юм ойлгодог шүү дээ. Би эрсдлийг үнэхээр тооцоолж яж би нэг хийсэн. Гэхдээ би яг тоондоо муу байсан байлээ гэдэг. Юу гэсэн үг гэхээр мань хүн бол одоо эрсдлийг тооцоолж чадаагүй гэсэн үг байхгүй юу? Яг тэр шиг үйлдэл бас жоохон гарах магадлал байгаа учраас нэгсэндээ юу яагаарэ одоо яг хийж байгаа зүйлсүүд дээрээ мэдээж сайхан бүтэх юм байгаа дажгүй болно. Гэхдээ эрсдлийг зүйл өргөж байдгийг санаж явж бас юм хийж байгаарэ. Мэдээж одоо гүүж өгж яваад урах тийм сайхан биш үстэй. Ер нь гүүж өгж яваад ирүүл сайн үстэй.
том зургаараа бол муу зүйл байх хэрэгтэй тийм жижиг сажиг зүйл байгаа учраас тийм зүйлсүүдээ бас анхаарч явах нь өөрчлөл хамгийн чухал хамгийн одоо тийм анхааралтай зүйл байгаа юм шиг гэдэг нөхцөл ингээ гарч байгаа юм аа. Тэгээд цаашаага хэлвэл ер нь энэ сар бол тийм бас хадгаламж юм хийсэн одоо юу тогтоосон тэгээд бас нэг юм байгаа юм. Мэдрэмж тал дээр энэ 400 гэдэг аюу тийм ядаргаа ёрын өдрөхгүй юу? Өөрөө өөртөө тийм ихтгэлгүй байдалд ордог ч юм уу. Эсвэл хүмүүс жоохон нэг тийм одоо юу хэлээ та өөрөө одоо ингээд сая төгрөгийн орлоготой байлаа гэдэг 3 сая 2 сая олдоо гэж бодъё. Гэтэл яг хажиж байсан мөнгө 4 саяг олцсон байвал бас л одоо шимс татна атарх төрнө. Нэг гэсэн юу гэсэн үг гэхээр та энэ сар гол нь яг өөрийнхөө амжилтан дээр л төвлөж бусдын одоо надаа юу ч наалдах байсан. Би бол гоч гарсан хүн надад юу ч наалдах байхгүй гэж хичиж явсан хамгийн чухал байгаа заа юу. Тэгэхгүй бол мэдээж дөрмийн дагуу жоохон хүмүүс ингэж би яагаад байгаа юм эсвэл өөрөө зургах ч юм тийм үйл явдал болох гээд байна. Болгож байх. Харин тийм үеч яг өөр өөртөө маш сайн төвлөж өөр өөртөө би ингэн гэж явах нь одоо тэнд бол хамгийн чухал одоо юм бол байгаа юм шүү. За гурвуулангийн нэг нийтүүлээ харахаар ийм байгаа юм. Хардаа 3 өдрийн 2 нь суугаа. Тэгсээр нэг нь одоо ямар тийм морин дээр марцсан. Юу гэсэн үг гэхээр эхлээд маш сайн төлөвл юм битгий яар 50 байна. Дараа нь яг бүх юм төлөвлөлт ингээд тийм алтан мадаггүй байна гэж үзснийхээ дараа аимшигтай сайн дээр. Тэгж байгаа нөхцөл бол хосын харилцаан дээр тэр ажил төлөвлөлтөөр тэр бүх юм аюултайхан болох юм байгаа юм шүү. За ингээ ерөнхийдөө харахад бол энэ сар бол аюул тийм сайхан одоо юм бүтсэн маш сайхан сар байх бөгөөд өөрөө маш их талхад тэгшээж явах гоё юм болно. Гэхдээ хэтээс эрсдлээ сайхан бодож үз. Давхар одоо яг энэ сар энэ нийт бүтээнэ гэсэн юм тодорхой байгаараа хэтээс өөрөө их ядраваа. За харин одоо юу вэ? Гаргалгааны наривчсан хөдөлгөөгөө орцгоё. За эхнийх нь 3 сава. Таны амьдрал угаасаа том зургаараа бол зөв замаар явж байгаа юм байна. Яг гоо ерөнхийдөө энэ сараас өмнөх хэдэн сар бол бас нэлээд тийм чанга ядаргаатай зөндөө юм болсон тийм сар бол байсан шиг байна. Гэхдээ энэ сар бол одоо аюу айтайхан өрөг бол орж байгаа учраас одоо бас нэмээд олон зүйлсийг хавар намар хамгийн маш сайн төлөвлөх нь бол маш чухал юм шүү. Тэгээ төлөвлөлтөн дээрээ бас олон зүйлийг оролцуулах нь бол нэгт аюу чухал юм а гэж байгаа. Хоёрдугаар энэ чинь гэхгүй 3 саваг дагаж яваад одоо өөр газар очих гэсэн зөв зам орох гэсэн үг бай. Та ер нь нэг юм амгалж яхахын хажуугаар юу явуул яадаг юм. Одоо хөдөө орох гэж өгдөг ч юм уу, хөдөлгөөнд орох ч юм уу, өөр улс орн руу явдаг ч юм уу те. Хөдөлгөөнтэй байвал маш сайн байна. Энэ чинь өөрөө тийм давхар завтай үзэр байдаг юм аа. Таны амьдрал бол энэ сар одоо яг юу талаасаа бол одоо юу гэдгүүлээ санхүү одоо бас амьдралын сайн муу аль талаасаа таны бол ер нь тийм хөдөлгөөнтэй байгаарай. Хитний юм бас битгий нэг газар битгий суугаарай. Олон зүйлс тийм боломжийг хайж яваарай гэдэг бол энэ өдөр ингээд гарч байгаа юм шүү. За хоёр дахь нь савааны аягны хөлөг баттар. За энэ сар тэгэхээр та аюу тийм гоё романтик байх байхаа. Хонгор минь би чамтай яалаа хэлээсэл би хонгор минь чамайг санаа сэрлээ мөлий гэвэл би өглөө чамайг зүудэл сэрлээ мөлий гэж юм уу. Жохон тийм романтик мэдрэмж романтик хөлөг зөндөө автсан байх магадaltaй учраас юу яах вэ шүү. Одоо жохон өөрөөрөө тодорхой жохон дарахгүй бол жохон согтуудаа тэгээ хүний сургуулийн төлбөр даа маань сайн ахнах болсон байх магадлал жохон байгаа шүү. Сайн ихч үт юм уу. Яг хөө нэгтлээсээ бол жоохон адал явдалтаас одоо хувийн харилцаа дээр адал явдалтаас харвал болох байх. Гэхдээ зүгээр зөвхөн сонирхолтой юм болно. Байнга үүдээд бас байнга тийм ямар гэж байх вэ? Тийм үстэй. Тэгээ нөгөө талаас ийм байгаа юм. Хөдрүүдийг хэрвээ та сайн ажиглаад харвал энэ ч юу байгаас одоо 300 саван дээр аягны хатан аль аль нь эртний хоёр өдөр байгааз хосын харилцаа тал дээр болон хүмүүсийн харилцаа тал дээр тэнд бас гой хүмүүс орж ирэх л байх заяа. Нэгсэндээ хүний маш сайн таньж хүний маш сайн мэдэрч одоо явахгүй бол одоо үг үйлдэл зөрдөх хүнээр хамаг сүрслээ зориулж бас магадлал байгаа шүү дээ. Одоо ер нь эртхэн бас хүний одоо тийм хаширл байгаарэ гэдэг бол өндөр одоо хэлж байгаа юм аа. За гурав дахь нь нөхө баталчлалтай бас аяг хоёр аяг. Аяг бол зүрхслийн өдөр бие биедээ сайн зүрхслийн зайх зориулж гэсэн үг. Тэгэхээр одоо танд угаасаа нэг тийм аяг хүн гарч ирэх гэсэн үг. Гэтэ юу шүү? Эхнэр хүүхдтэй нөхөр мөхөртэй хүмүүст нь нууц машин нууц гэсэн үг биш шүү. Тийм ажлын хамтарч юм уу тийм найз нөхөр ч юм уу те.
Одоо нэг дашрам дуртахад хоёр аяг гэдэг хөтөр байт юм аа. Надад гарч иж байгаа тэр би аюу сайхан найстай болж ирсэн. Яг тийм гэдэг шиг таны амьдралаас тийм зүйл болох магадлал зөндөө байгаа шүү. Заавал нэг тийм аяг гэхээр би тийм биений тийм хайр сэтгэл одоо тийм one night maxim биш цаа. Битгэл өөрөөрөө тийм одоо юу байдал одоо сонир байдал битээ оруулаарай. Бүх юм одоо зүгээр дайжгүй байгаа заа. Тэгээ ерөнхий байдлаар нь бол дүгнэхэд таны энэ одоо амьдрал энэ сар аюу тийм дайжгүй бас одоо илүү тийм хүн дээр төвлөрсөн одоо өмнө нь аюу тийм гүйлтэй төвлөрсөн байсан бол одоо энэ сар аюу тийм хүн дээр төвлөрсөн тийм сайхан одоо сар бол байх юм байна гэж бол одоо энэ үзүүдээр гарч байна. За харин одоо сахиусны нэр одоо тийм англи тань юу зүйлсэн байна харцгаая. За юу яаж байна? Эхнийх нь Lalita Tripuma Sundari би одоо энэ тэлс суулгаж бүр. За одоо гоё тоглолттой одоо улаан дээрх. Ингэнэ. Таны амьдрал яг үндэ гоё адал явдалтай байх ёстой байна. Та өөрөө бас энэ зүйл сонгосон хүнтэй бас тийм жоохон адал явдлаас жоохон тийм зогтоод юм байна. Эндээ бас тийм хотлоо зөвтгөл өгөөд байна. Энэ чинь би өөр ингэж боддог юм. Хүн ингээд үнэхээр нэг тийм нас 90 100 гараад одоо үхээс их тоног юм ингээд амьдрал дурсан шүү дээ. Юу дурсагдах вэ? Одоо юу дурсагддаг нэг амьдралын сайн сайхан болсон үйл явдлаар дурсан шүү дээ. Тэгэхэд одоо тийм аль болох олон зүйлийг дурсаа гэж гоё үстэй. Энийг сууж ивэл яг тийм үйл явдал гэж би боддог учраас ийм зүйлийг танд хэлээд байна. Амьдрал бас яг үнэхээр бас тийм урт биш. Бөөнөөс биш. Гол нь тэрийг аль болох тийм сонирхолтой, тоглоом надамтай, хөгжилтэй бас тодорхой хэмжээний тийм одоо эрсдэлтэй жижигхэн шүү. Тийм маягаар явах нь таны амьдрал хамгийн сонирхолтой шүү. Битгий өөрөө бас тийм сейф буюу тийм бас одоо зожигч юм надад энэ амрын юм гэсэн зүйлийг битгий хийгээрэй заяа. За. Хоёр дахь нь одоо Ганеш хөхт одоо юуг цаадыг одоо зайлуулж. Уг нь та одоо ингээд ямар нэгэн тийм асуудал яалаа гэж юм гарч ирэхэд та аюу сайхан залбир хамгаалтыг сайхан хүс. Тэгэхэд бол аюу сайхан юм болмоо. Таныг бол тойроод асаалттай 15 2 бригад зэрэг бол бүтэн байгаа шүү. Та тэнд аюу сайхан итгэл дүүрэн байгаарэ. Энэ үсээ сонгосон хүнтэй бас яг эрсдэлтэй юм зориг шийдэлтэй алхам ихээр аюу тийм айгаад идэм байна. Түүл хайх хэрэггүй зүгээр сайхан бурхан шиндээ сайхан залбираад ингээд хийгээ сайхан явах. Эсвэл надад залбираа. За уучлаарай надад залбирч юу явах вэ? Тийм маягаар өсөндөө одоо хэрэгсээ тийм буддад залбираад тэгэж юм хийхэд бол айгүй сайхан зоригтой байж шүү гэж гарч иж байна. За харин энэ сар таны нэр ямар хөө байх нь одоо харцгаая. За угаасаа хостой байх юм байна уу? За энэ 4 аяг, 4 сава. Хормын үзэр. Юу гэж байгаа юм? Таны амьдрал айгүй тийм дайжгүй одоо гоё үерүүг бол та орж ирэх байгаа юм байна. Ажиглан сайн сайхан үерүүг орж ирэх чинь ийм нөхцөлд та юу ихсаа шүү. Өөрөө өөртөө хамгийн сайн сайхныг хийгээд амжилтын сайн сайхан мэдрэл яваарэ. Энэ шигсэн тийм байна. Харин та өөрөөгөө бас одоо гэдгүүлээ хайрцаглаад хязгаарлаад би ингэж болох би ингэж болохгүй гэж явах нь харин буруу байгаа. Амьдралын сайн сайхныг мэдэр тийшээ сайхан тоглолт тэмүүл энэ шигсний санийг тийшээ чиглүүлж байгаа юм байна. Харин хоёр дахь нь 6 зас. Хүмүүс тусал. Давхар хүмүүсээс ч тусламж аав. Бүх юм аюу дайжгүй байна сая. Бити өөрөө нэг юм хайрцагл. Тэгээ хамгийн чухал зүйл гэвэл таны амьдрал юу байдаг штэ. Бүх юм зөв зүгээр байгаа. Хүмүүс зөв зүгээр байгаа. Ялангуяа хүмүүс биедээ тусалж байгаагаар аюу гоё харилцаанд ордог. Уус энэ амьдралч тийм зүйлийг бол оруулах гал байгаа юм байна. Тэрэн дээр л маш сайн ойлгож байгаа заяа. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Хөзөр дэлгэцүүн таалагдсан бол лайк дараараа шеэр өсгөх дараа ямар донешн юу маш баярлах болно. Мөн гүлийн утганд дээр шиг хөзөр дэлгэцүүн юу гэдэг донешн хэрэгч бичээ бол тэр ижлээ сайхан манифестийг залбирлал өрөөлөх болно. Та бүхэндээ хамгийн сайн хүсье. Ташин дурсууд та бүхэндээ байнга стрессээ тавьчихдаггүй хэсэг байгаа бол та бүхэндээ Oracle гэдэг энерги давссан болгож байна. Ердөө 10 сар минут давсаас нөрөөд 10 сар минут ингээд юу яагаад одоо бясалгыг гадрахаар аягүй сайхан тайвшрах гой бодол гардаг юм байгаа шүү. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлий. Амьдрал сайхан. Ямар сайхан адал явдлаа багтаа бүр сайхан байх биш үү. За одоо ингээд та бүхэн хамгийн сайхан өсөөрөө дараа хөтөлбөрөөр уулзъя.